Төв цэвэрлэх байгууламжийг үнэргүүжүүлэх ажлын явц 40-50% байгадлаар өнөөдөр ус сувгийн удирдах газрын дарга үнэн мэдээллээ. Төв цэвэрлэх байгууламжийн технологиг сайжруулах энэ үнэр юунаас гарч ийн хур лагийг яах вэ? Лагийн талбайгаа бид яах вэ гэдэг ингээд олон ажил төлөвлөсөн. За энийг бол Улаанбаатар хотын ерөнхий менежер захирагчийн ажлын албан дээр бол тодорхой төлөвлөгөө гаргаад ингээд ажиллаж байгаа. За одоогийн байдлаар бол бас үнэр бол тодорхой хэмжээнд дарагдсан байгаа. Ажил бол ямар ч байсан 40-50 орчим хувьтай бол явж байгаа. Өнгөрөх 3 дугаар сарын 21-ээс цэвэрлэх байгууламжийг үнэргүүжүүлэх ажлын хэсэг гарч ажилласан. Ингээд физик химийн цэвэрлэгээний технологиг нэвтрүүлэх замаар төв цэвэрлэх байгууламжийн цэвэрлэгээний түвшинг сайжруулах, лагийн 44 картанд ус шавхагч, сараалжид худаг суйрлуулах, лагийн чийгшилтийг багасгах, хоргүйжүүлэх, үнэргүүжүүлэх, цөөрөн болон 70 сувгийн бохирдлыг цэвэрлэх нийт 20 гаруй багц ажлуудыг зохион байгуулахаар төлөвлөн хэрэгжүүлж эхэлсэн юм а. Харин цэвэрлэх байгууламжийн үнэргүүжүүлэх ажлыг эх сард болох АСЕМ-аас өмнө дуусгах хэмээн мэдээлж байсан. Гэвч ажлаа нэг мөсөн өндөр бүтээмжтэй хийж цаашид дахин лаг үнэртүүлэхгүй тулд цаг хугацаанд баригдуулахгүй хэмээн албаныхан мэдээлж байна. Тэгэхээр энэ ажиллагаа бол ямар ч байсан 7 сар 8 сар дамжаад хийгдэнэ. Энэ бол манайхан бас шууд энэ АСЕМ-тэй холбож сонгуультай холбож үзээд байгаа. Бид бол нийслэлийн удирдлагууд ямар ч байсан хүмүүсийн эрүүл мэндийн асуудал юм байна. Улаанбаатар хотын нийт иргэдийн асуудал юм байна гэдэг талаас нь үзэж байгаа. Ямар ч байсан 9 сард бид энэ үнэрийг гүйжүүлэх, энэ үнэрийг дарах цаашид энэ үнэр гарахгүй байх талаас нь арга хэмжээнүүдийг авч дуусгах гэж бодож байгаа. Гэхдээ засгийн газраас энэ ажилд зориулахаар шийдвэрлсэн 8.5 тэрбум төгрөгийг бүрэн оруулж амжаагүй хэмээн мэдээллээ. Ямар ч тач өнгөрсөн 7 хоногт ерөнхий сайд сайхан бэлэг санхүүжилтийг хурдан хугацаанд оруулах үүргийг өгчээ.